Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Сэмбэ танаа хөлтөдөө үл мэдэх цэцэг хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би ташнаа танилцуулъя. Санчир 6 настай. За чи сандарч байна уу? Ерөөсөө сандрахгүй. Одоо 9 дэх хөл мэдхийг хүмүүстэйгээ танилцуулах юмсан, хүүхдүүдтэй энэ хөөрхөн төрхийг харуулах юмсан гэж мөрөөддөг байлаа. Хичээх мөрөөд би дээ. Санчираа сайн уу? Сайн уу? Сайн. Чи том болцсон байна тий. Битэр хизээ уулзлаа. Санж гин үү? Тий. Тэгээд тэрнээс хойш их юм мэдэж авбаа чи. Ямар ном уншив хамгийн сүүлд? Чингис хаан комик. Тэгээд тэндээс чи юу мэдэж аваа? Хамгийн гол мэдэж авсан зүйл. Хабул хааны тухай Юсүхэ баатрын аав. За тэгээд тэр баатар тэр хаан яг юугаар алдартай? Алтан бөгжөөрөө. За алтан бөгжтэй юм. Үгүй эхнэр нь өгсөн. Тэг яах гэж өгсөн юм бол? Үгүй мөнгөн бөгж юм байна. За. Хортоо улсын ингээд хортоо айраг өгсөн байхгүй юу? За. Гараа ингээд туруугаа хийгээд бөгжөөрөө хараад бүгд нь яасан тэгсэн чи? тэгээ тэр айраг нь ингээд цэнгэр болоод тэр нь хортой гэсэн үг. Ааха. Ойлгож байна уу чи битэрийн яриаг? Юу гэж ойлгосон? Тэр мөнгөн бөгж нь ид чидтэй. Хор байгааг мэдэрч чаддаг ид чидтэй бөгж юм уу? Зөв үү? Зөв. Санчраа тийм үү? Чи яагаад ингэж ийм ном унших дуртай? Өөр гоё хийх юм байгаа штэ. Жишээлбэл утас байна. Гоё Roblox тоглоно тэ үл мэдхээ. Тий Дандаа тоглодог. Ном тархинд сайн болохоор. Зөө, чиний тархитгаа яаж сайжрав? Хичээл хийгээ, ном уншаад. Тэгсэн чи улам сайжирд байгаа нь мэдрэгдээд байна уу? Яаж? Мэдрэхдэггүй. Мэдрэхгүй байна. Үл мэдэх яаж чинь? Чиний тархи чинь сайжирж байгаа мэдэгдэж байна уу? Жаахан мэдрэгч байна. Хичээл яаж чинь багштай загнуулж байгаа хэвээрээ юу гайгүй юу? Гайгүй. Та хин хамгийн сайн боддог вэ гэдгийг хэрвээ гуруулаа үзүүл яах вэ? Хин төрүүлэх бол юу гэж бодож байна? Манай санчир. Санчир уу? Яг уу. За үзье л та тэгвэл. Би ихнээд их амраас нь эхлэе заяа. За. 3 дээр нэмэх 3. 6. Өө сайн байна үл мэдхээ. Тэгвэл 10 дээр нэмэх 10. 20. Өө сайн байна санчир. Одоо хамгийн хэцүү шүү. 13-аас асах нь 3. 13. Өө сайн байна. За та хоёр намайг болсоо шууд дийлэх юм байна. Манай санчир биш тий. Чи ингээ дуртай амтнаа хэлээч гэдгсэн чинь юу гэлээч надаа? Халим. Халим гэж ямар амтан байдیں۔ За тэгвэл гэж бол усан доктор байдаг. За нэр юу санчираа? Усан доктор. Яг уу. За яагаад? Ямар онцлогтой амтан болохоор чиний хайртай дуртай амтан болсон юм? Хамгийн том цэнхэр өнгөтэй амтан болохоор. За хамгийн том ягаан өнгөтэй амтан байвал яах вэ? Ягаан өнгөтэй амтан гэж байна. Тэр бол та. Өчиг намайг өстөн нэр. Баярлаа. Хамгийн том ягаан өнгөтэй амтан тэр юу вэ гэхээр ариуна хэмээн зү. Үгүй. За яа тийм би халимтай адилхан болж гин гоё таалагдчихээн заа. Чи маш зөв тодорхойлдог лээ надаа. За би дахиад нэг сони мэлий үл мэдхэ. Санчир биш тий чөлөө цаг гарахаараа дахиад утас авдаггүй, барьдаггүй. Юу тоглодог гэж? Үгүй би өөрийн гэсэн iPad-тай. Утас биш чи iPad-аар тоглолт юм уу? Тийм, өөрийн гэсэн iPad. Би чамайг магтах гэдэг чинь чи iPad ярьчих юм да. Багшаа. Би тэрийг сүртэй штэ яасан. Би багш ээж болно штэ. Чи дээшээ болсон микрофон энтер чи байхгүй. Ингээд нэг гой суудаг байхгүй гой залуучууд чинь. За тэг яасан гинэ за. iPad дээр паахан тоглоом бат. Тийм үү. Тэгтээ биш тий яг юу. Ер нь бол орчин үеийн чи бүгдээрээ л ингээд утас iPad ингээд тоглодог л доо. Тэгтээ ээж аавд нэг айгаад идэг юм байдаг те. Яг юунаас айдаг вүлээ? Ягаад гэвэл мөнгө төлнө. Тийштэй яг. Мөнгө төлнө. Тэгээ мөнгө төлд юм уу? Тийм. За нэгдүгээрт мөнгө төлд юм байна. Хоёрдугаарт нүд яадаг. Нүд нь улаадаг, өвддөг те. Тийм учраас ээж аавд нь бас яхтай ингээд та нарыг бидний төлөө ингээд айгаад яг үнэ. Сайн ойлгож байгаа юм байна те. За хоёул ээж аваагаа танилцуулъя. Миний үгийн аавын хин гэдэг ямар ажил хий? Бимбжав. За ямар ажил хийдэг? Банкт. За банк гэж юу лээ үл мэдээ? Банк гэж олон төрлөөдөг. За
Хаан банк гэж яддаг. Голомт банк. За байгаль бүх банкыг нэрлэх юм байна тийм үү? За гол нь тэнд яа вэ? Олон төрлөө. Ямар хэрэгтэй газрын тэр? Олон төрөл байдаг. Харин яадаг гэхээр хүн ингээ мөнгө өгөөд мөнгөө тэр олон жил байлгаад их болгодог. Ааха, хадгалдаг байх нь тий. Тэгээ хадгалуулсныхаа төлөө яадаг. Бүр тэр мөнгөө аривжуулаад авдаг тийм үү? За өөр банк юунд хэрэгтэй? Өөр банк штэ. Одоо ингэж бодъё л да. Одоо манай санчир том болоо хүнтэй гэрэлсэн байна гэж бодъё л да. Тэнгүүд мөнгө хэрэгтэй. За. Чи ээж мөнгө хэрэгтэй чи гэрлэхээр. Гэрлэн гэж яахыг мэдж байгаа юу? Битүүр ярьж байгааг яахыг хэлж байгаа? Хүнтэй ингэж үнсэлтэй. Үнсэлдэг юм уу чи? Тэгээд болно штэ. Яг үнэ. Өөр яах вэ? Гэрлэн гэж өгж байгаа юм. За. Бүжиглэн зүйтэй өөр. Бүгж өгнө. Бүгж өгнө. Ааха. Тэгээ гэрлээд яах юм? Тэгээ дараа нь. Гэрлээ тэгээд амьдрын штэ. Тэгээд амьдрна. Хамтдаа амьдрна тий. Хамгийн гол нь хамтдаа юм. За тэгээд хамтдаа амьдрах гад ингээ гэрлээ. Тэгээ яах юм банк? Тэгээд гэртээ болохын тулд бас мөнгө хэрэгтэй болно. Банкнаас мөнгө авна. Аха. Өөрөөр хэлбэл яах вэ? Надаа мөнгө зээлээч. Би тэр мөнгөөр байраа авчаад дараа нь багаар нэмэгдүүлж өгөөд хүү болгоод өгё. Онц сайн байна чи ста мундаг байна. Аха. За ийм гоё газар ажилт юм байна тийм үү? Нэр өгчөд ээж маань 2 сая төгрөг ахтаа өгсөн. За яагаад? Хэрэгтэйгээл 2 сая төгрөг их мөнгө. Их үү? Тэргээр юу авч болох вэ? Тэрүүгээр тоглоом авч болно. За өөр. Чихэр жимс авч болно. Аха өөр. Буудан авч болно. Буудан бас авч болно. Зурагт за өөрөөр хэлбэл iPad ит хогшил авч болох нь байна тийм үү? Хогийн сав гээд гэрээ хэрэгчлүүд хүнс мүс. За хогийн сав байдаг юм чи. Усны сав. Уусны сав яг үнэн. За сайн байна, зүв байна. Одоо ээжигээ танилцуулж аялаа. За ээж маань чин төгсгөөдөг. За яг уу. Чи түрүүн бас мартаал байсан шүү. За ямар ажил идэ ээж нь? Нэгтлэн. Нэгтлэн бод. Чи юу гэж хэллээ? Ягчин. Манай муу санчрын ээжиг ягчин хийдэг гэсэн. Тэр нь яадаг ажил вэ гэхээр тоо боддог ажилтай. Яг үнэ. За би таараас нэг тавар таалах дуртай тий? За анхааралтай сонсоорой заяа. Агаарт нисдэг авьяастай хүн түүнийг удирддаг. Тэр юу вэ? Шуу. Хүй авьяастай хүн түүнийг ингээ удирддаг юм уу шувууг? Үгүй. Юу вэ? Онгоц. Яг үнэ. Гэхдээ арай өөрөөр удирддаг. Хоёр өөр агаарт нисдэг юу байдаг лээ хүний удирддаг. Горов. Тэд. Татиг чи бас удирдчихдээ юм уу? За биш. Одоо би таарт энэ таврыг учрыг хэлж өгөн заяа. Ингээд одоо зочноо өрье да. Ийм ажил байдаг юм уу? Таран. За ямар зочин маань ирсэн байна харж гэнэ үү та хоёр? Миний тавар юу байсан бэ нүл мэдхээ сончраа. Дрон. За үзэгчтэй олон хоёр дүүдээ зочноо танилцуулъя. Манай Наранбаатар ах нь болохоор Монголын дрон нисгэгчдийн холбооны тэргүүлэгч байгаа шүү. За юу. За дроны тухай юу мэдэх үү та хоёр? Дроны тухай юу? Дэши. Энэ ингээд ийм удирдлагаар ингээд явдаг гэж нисдэг. Аха үнэн үү энэ юу бариулсан манай хоёрт? Тий одоо энэ болохоор юу байгаа юм? Хүүхдэд зориулсан бас бид нар ч гэсэн энүүгээр нисэж болдог. Дотор нисэх боломжтой. Энэ хамгийн жижигхэн дрон уу? Энэс жижигхэн дрон бүр энэс жижигхэн мэт юм уу? Бага. Тий. Тэгээд бид нар энүүгээр ингээд өвөл хүүтэнд ингээд дотор ингээд бэлтгэл хийдэг ийм ингээд тоглож болдог. Тий. Тэгэхээр чи ер нь дрон нисэж үзсэн үү? Нэг жоохон багтаад үзсэн. Одоо тоглож Тэгээ жоохон багтаа хэдэн настай байсан юм? Миний бодохоор нэг 3-тай байсан баха. Тэг 3-тай дрон нисчихсэн юм уу? Чи ямар мундаг юм бэ? Санчир нисэж үзсэн үү? Чи сонирхож гин үү ер нь дроныг? Би бол амар сонирх нь үстэй. За. Энэш том байгаа. Оо тийм үү. За. Яг ч байгаа хаа энэ авцарсан олон юм аа. За ер нь бол дрон гэдэг маань энэ дээр ийм байгаа.
шинэ үеийн мэрэгжил. Дрон нисгэгч гэдэг ийм ажил мэдхүү. Оо тэгэхээр ийм ажил байдаг байх нь шүү дээ. За тэгэхээр энэ дроноор ер нь яг ямар ажлууд хийж болдгоо гэхээр та нар ер нь гадарж гинөө ер нь нэг нисгээд ер нь ямар ажил хийх вэ? Юм зөөж болно. Оо яг стонц. За өөр. Тийм баярын өдрүүд дээр бас ингээд юм зураг авч болно, бичлэг хийж болно. Мөн үү? Яг зөв. Багшаа. Тэгээд бодгол. Тэгээд Фукокоор ингээд дроноор ингээд бичлэг хийжсэн байхгүй юу ээж бит хоёрын. Фукок гэж хаана үлээ? Вьетнамд. Оо тийм үү. Тэгж болдсон юм те аха. За тийм. Тэгэхээр энэ дроноор бол ер нь түрүүн хэлсэн та нарын одоо онлайнаар захиасан бараг хүргэл дээр авчраад үздэг тийм үйлчлэг гараад ирсэн байна. Дроноор бас түрүүний хэлсэн бичлэг, кино, зураг авалтанд энэ дроныг ашиглаж төсөөдөг авдаг болсон байна. Төрсөн өдрөөр бас чамд гоё бэлгэж авчраад байна шүү дээ дроноор. Тэгээ бас дрон маань өөрөө мэрэгжил гэхээс илүү бас спортын төрөлд мэрэгжлийн спорт болоод хөгжчихсэн байгаа. Тэгэхээр миний дөнөр бас яах нь дроны мэрэгжлийн нисгэгч гэдэг спортын зэрэг цолтой болох боломжтой буюу одоо яг энэ барьж байгаа энэ дроноор tiny whoop гэдэг ангилал байдаг. Энэ ангиллаар нисэж хоорондоос өрсөлдөөд дараа нь энэ 5 инчийн уралдааны дрон руу ороод олон улсад бид нэгээр уралдах болцоотой мэрэгжлийн нисгэгч гэдэг дрон. Энэ тийм дүг гэж дураадах энэ ямар очтой. Тий одоо би асаатай байна гэсэн үг. Тий нисгэж үзүүлэх гээд одоо энэ дрон маань яадаг вэ гэхэл миний дээр ийм байгаа. Энэ урталт нь ийм хөөрхөн камер байгаа зэн жижигхэн. Хаа. Энэ жижигхэн камераар нь дүрсийг хараад тэгээд та нарын одоо энэ хажууд байгаа энэ дүрс хардаг энэ дэлгэцэн дээр энэ камерын дүрс нь харагддаг байна. За. За тэгээд дроноо удирдаа явахаар яах нь вэ? Энэ дроноо удирдаа явахаар яг өөрөө явж байгаа мэдрэмжийг өгдөг, өөрөө явдаг. Тийм шин төрлийн юм байна. За тэгээд агаа нэг нисгээд үзүүлэх үү те. За тэгээ. За манай хоёр ингээ энүүрээ харж болох уу? Тий одоо харуултаа дээр асуусан. Тэр харах нь штэ тэр энэ ахих нь нисэж байгааг яаж харагч нь яаж явж байгааг харж байна одоо. Юу харагч байна? Би харагч байна. Энэ харагч байна. Энд манаас сонч. За. Чи харж байна уу? Харж байна. За нүдэндээ зүчих өө ярьж байна. Оо чиста шууд ойлгоцсон биз тийм хараа. Чихэн л жоохон дэлгэцтэй гэснээс гоё таарч гарнаас яриад. Энэ яач вэ? За батарейг солихгүй түрүүн залгаатай яаж байгаа батарей нэсэг байна. Айгуу батарей гэж ойлгож байна уу та хоёр? Батарей гэж ойлгоно. Юу вэ батарей гэж? Батарей гэж хүч оруулах юм тэнэг. Оо яг гоо тэр батарей байхгүй бол яах вэ? Тэр батарей байхгүй бол энэ ажиллаж чадахгүй. Ажиллаж чадахгүй. Өөр юунд батарей байдаг лээ? Удирдлаганд байдаг яагаад телевизрийн те. Өөр юунд батарей байдгүй санчраа. Санж гин үү чи? Утсанд батарей байдаг яг гоо. iPad. Гүн юу батарейгүй юм байна уу? Батарейгүй юм. Энэ ажиллаж байгаа энэ бүх юм цэник ирч хэрэгтэй те. Тэгэхээр тэр ирчин болдог. Тэр нь л унаад байна л да энийх те. За батарей нууд маань энд болохгүй батарей аваад иржээ. Тэгэхээр ямар ч гэсэн сая харуулснараа ингээ тэгсгээд үнэртчтэй бид нар тий. Энэ бусад дронуудыг үзэж болох уу манай хоёр? Энэ ямар учиртай үл мэдхээ. За миний хөө авдаа тэр хин санчир авч болно. Энэ дрон нь болохоор яг одоо мэрэгжлийн уралдааны дрон ангилд ордог. За. Дүүгийн маань байсан дрон бол 260 км/цагийн урд нисэх чадвартай. Өөрөөр хэлбэл ямар машин шиг? Формулагийн машинтай адилхан. Бүр уралддаг машин шиг хурдан явдаг байх нь хүүхдүүдээ сонсож байна уу? Энэ дататай нэг цагаан энэ ингэсэн залаа нь юу юм? Өөр яг залаа юм уу? Тий, энэ нь болохоор ямар очтой вэ? Агаа нь ингээд тайлбарлаад. За, агаадаа үг. Ийм байна. Ингээд энэ маань өөрөө ингээд уралдаж явж байгаа дин тэнд очиж юм өргөд унцдаг байхгүй юу? Тэнгүүд ингээд газар унаад энэ доор нь ингээд батарей хийчихээр ихэвчлэн дрон ингээд доош хараад унцтай. Батарейг нэвдэггүй гэ. Тий, тэнгүүд ингээд аль нэг тал руугаа ингээд унангууд аль нэг хоёр сенсэн заавал агаар дээр байгааз. За тийм байна. Тэнгүүд нь тэр хоёр сенсээ эргүүлээд эргэж босдог тийм зориулттай тийм ойлгосон уу? Юу гинэ? Базар минь. Юу гинэ? Базар минь. Базар минь ээ. Тэр нь юу гэсэн үг юм? Би нэг гэсэн үг. За тэгээд энэ залаа маань өөрөө бас давхар нэг үүрэгтэй байдэ. Санчраа. Сонсож гин үү? Тэр залаа бас нэг үүрэгтэй гэж. Маш хурдтай 200 км/цагийн урттай нисэж хахад
Энэ урдаас ирж байгаа агаар зүсэлтийг бас давхар хийж идэг. Агаар зүснэ гэж ойлгосноо та яа? Ойлгоогүй. Энд ч одоо юу хутга юм уу? Хайши. Яатгийг хэлэх нь үү? Тэр хэрэггүй. За бас ингэж дуурж тасна болох юм. Бараг тий. Агаарыг зүсгээр тэг дуурдаг тий. Яг зөв. Тэр агаарыг зүсгээр өөрөөр хэлбэл улам хурдан болно гэсэн үг үү? Агарын эсэргүүцлийг багасгах гэсэн үг. Агаар гэж юу вэ тий? Агаар гэж хүний амьсгалах агаар. Хүнд агаар хэрэгтэй. Одоо мэдэрч ийн үү чи хаана байгааг санчираа агаар хаа байна? Яг ингэ Байна уу? хоцоор дээр дэлхийд. Харин ингэ дэлхийгээс ингэ гарчууд агааргүй болно. Оо яг байна. Тийш дээ яг байна. За дараа чинь тэр цаатлын тэр нэг юм сүулттэй юм шиг дараа нь ямар очтой. Тийм. Энэ маань өөрөө ерөнхийдөө long range гэж явдсан буюу хол нисэх зориулттай. Одоо чинь энэ антенн юм уртаагаад байгааз. Тэгээ ингээд цаашаа хараад ингээд явхаар антенн байнга ингээд харагдчих. Энэ ямар антен шиг харагдаж байна манай хоёроо? Тэ чи. Энэ өнгөс Имгөө өмсдөж болох юм. За өөр. яла. Царцаа яла. Надад бод ингээ айгу сонин тийм ирвэхэ бас харагдаад байгаа байхгүй юу? Шумбуул бас байж болох юм тий. Дүгий. Ингээд ийм хоёр антен шиг юмтай юм биш гол нь. Гол нь энэ антенн тэгээд энэ GPS-ийн мэдээлэлээр илүү хол явдаг. За хол гэхээр одоо эндээс Улаанбаатар хотоос хаашаа очих уу? Хөдөө. За Улаанбаатар хотоос интернет. интернет авахгүй тийм. Тэгэхээр жоо ажиллахгүй бизнес гэж болох юм уу? Энийг дараа нь хэсгэрээ зэ. Үзээрэй зэ. За баярлаа. Тэгээд энэ дроны хувьд бол 4-5 км гэсэн. 4-5 км за байж байгаа тэр ч одоо нэг автобусын буудал чинь юу лээ? 1 км дээ. Хоёроо хараа ийм юм байна. Одоо эндээс ингээд нисгэлээ заа юу. Энэ дорооныг тэгэнгүүт энэ дороо 1 2 3 манай 13 дахь хороолд очих юм байна. Зүг үү? Шууд очих гээ боддоо. Манай ажил байдаг. Танаа гэрт бас очих юм байна. Танаа гэр хаана гэдэг лээ? За ийм сан дараа. За дараачих нь одоо 3 дахь нь байна да. Дараачих нь болохоор энэ болохоор арай жижигхан байгаа та нар анзаарах юм бол. Тэгээд энэ антен арай жижигхан. Тий. Хол явах нэг шаардлага байхгүй. Тэгээд зориулт нь юу вэ гэвэл янз бүрийн одоо нөгөө үзүүлбэр фристайл гэдэг дрон. Ямар үзүүлбэр жишээлбэл бүжиг бүжиглэх үү? Үгүй одоо нөгөө янз бүрийн ийм одоо байшин сав цонхоор ороод тий. Хэцүү үйлдэлүүдийг хийдэг. Сонин үйлдэл хийх юм байна тий. Тэгээд дээрээ камера авч яваад тэр бичлэгээ хийдэг. Ер нь бол интернетээр та нар тийм цирк ч маягийн юм байна. Тийм үү? Санчрын ухаан алдцөө энд юм хараад ерөөсөө юм ярих ч тийм. Яа, шал дэмий үзүүлч чамд ерөөсөө энэ шууд гараад шууд би дороо нисгэж болно гэлтэх юм байна л да. Зүг үү санчраа? Бараг тэг шиг л боллоо. Одоо хамгийн том дороо нь гэвэл ямар хөө байдаг бол тийм түрүү нөгөө захиалсан юм чи хөрвжигддгээс бол одоо дрон маань өөрөө нийтийн тээвэр буюу бидний одоо машины орлох машин шиг болох нь агарын тээврээр биднийг дроноор хөрвж өгдөг болж хөгжиж байгаа. Замын зааж өгч байгаа юм уу те? Тий автомат нэг газраас ингэж аваа ингээл аваад нисгээд бүр өөрөө хүрхчин гээл бод. Чи өөрөөр хэлбэл тэр дроныг одоо доороос ингээ өдөртөхгүй өөрөө дотор нь сууж байгаа тэгээд ингээд нисчих нь байна штэ. За баярлалаа. Хэдүүлээ мэдэж авлаа штэ хүүхдүүдээ. Одоо орчин үеийн ирээдүйн хамгийн ирээдүйтэй ямар ажил авах нь нэрийг нийлээрэй. Дрон нисгэж. Оо сайн байна гараа. Чиста шот хатага. За ингээд дрон нисгэгч гэдэг ажлыг мэдэж авсан бүх хүүхдүүдтэй минь түргээд дараачийнхаа хэсэгт орноо. Баярлалаа нарахаа. Баярлалаа. Би мэдээ. За манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг хавар гэдэг ямар үг вэ? Хин хамгийн түрүүнд би мэднэ гэж хэлэх үү? Би мэднэ. За юу юм? Хавар гэж юу юм? Үйл. Хавар гэдэг. Үйлрэл. Зүйтэй. Үйлрэл юм байна тийм үү? Дөрөв үйлрэл байдаг. За нэрлэе. Зун, хавар, өвөл, намар. Ямар мундаг юм бэ? За хин хамгийн их хэлж хаврын тухай хамгийн их одоо тодорхойлтуудыг өгөх. За хавар цагт яа тийм бус улирлаас ялгаатай юу байна? Цагаан сараар ингэж. Цагаан сар болохыг тий яг хаврын эхний өдөр яадаг вэ? Цагаан сар
болдог. Зүйтэй. За ямар цэцэг ургадаг вүлээ анхны? Яргүй. Зүйтэй хүүшээ санчраа. Чиста мундаг байна. За яргуу гэдэг цэцэг ургадаг өөр. Навч ургадаг. Яг үнэн зүйтэй. Хэлсэн шүү дээ. Хэлсэн. Минийх хэлсэн үү? За болж байна. За байж би нэг юм үзүүлье заяа. Таар харж байгаа таагаар заяа. Ингээ Унтах. хин сэрдээ? Юу сэрдээ? Нар. Юу гэжтэй чи нар дандаа сэрдэг үсттэй. Хүн угаасаа сэрдэг штэ унтаад. Хавар юу хин сэрдэг лээ? Хавар юу сэрдэг лээ? Нар цэцэг. Яагаад ингэж нэг унтдаг амтэн? Ямар амтэн унтдаг? Зүйтэй. Өвөл ингээд зарим амтан унтчдаг үсттэй. Ичдэг гэж ярьдаг те. Ичээд ингээ унтчдаг тэгэнгүүтээ хавар болохоор яах вэ? Сэрлээ. Үе. Яасан бэ? Бүтэн өвлрээс унтдаг юм уу? Тэглгүй яадаг өвөл бүр бүтэн унтчихна. Тэгээ бод хүү наад нүур чинь юу болчих вэ? Тэгэж гайхаад тахтай явах үү? За байжаа. Өөр чинь хавартай холбоотой юу яаж болох вэ? Хавар яадаг гэдэг. Загас сэрдэг. Нэр юу? Унтд юм уу загас бас? Заримдаа унтдаг. Тийм үү? Чи хаана харсан? Нууранд уу? Тийм. Нууранд ингээд байжснаа хавар очисон чи ингээд сэрж гин үү ингээд нүдэ энцэн ингээд унтчихсан ингээд сэрж гин үү? Яг ингэж үү? Тэгэхээр хавар хүмүүс юуг анхаарах хэвтэй юм? Юу гэж бодчих? Хашид идэл. Яг үнэ. Чи өстө маш зөв мэд. Чи яаж хашлыг мэдтий? Би чоколад идэж болохгүй. Яац? Харшилтай. Кокогийн хашилтай. Кокогийн хашилтай. Кокогийн харшилтай юм уу? Тэгээ яаж мэдэгдэх үү? Манай энэ муурны чоколад идчихвэл яах вэ? гэд амьсгалж чадахгүй. Оо ямар хэцүү юм бэ? Чи яа? Манай энэ муурны хашилтай. За. Хэвтээд айлын хүний муур тэрж яагаад муурн зөхөө тэгээ муурны ашил. Цаг үлрэл солигдож байгаа учраас хүний бие яадаг бах нь уу? Тэрэнд мэдрэг бах нь тий. Тэгэнгүүтээ ингээд янз бүрийн бас бие ядрах юм гардаг бах нь штэ. Тийм учраас тэрэн дээр өөрийгөө нөгөө юугээ нэмэх ёстой вэ? Дархлаа. Зүйтэй дархлаа гэж үлээ. Ямар нэгэн өвчнийг дардаг. Дардаг яг үнэ маш зөв. Бараг зодоод алчин дөө. Хин бэ? Дархлаа юу? Хинийг Өвчнийг. Яг үнэ зодоо шууд алчих юм байна те. Би мэднэ гэж үнэхээр та хоёр зэрэг ойрлсон би бүр яста яг зөв гэж бодсон. Алдан мэлхий гэж тоглоо мэдгүй. Мэднэ. Чи тоглосон уу? Тоглосон. За яадаг вэ? Чи мэдхгүй юу санчраа? Мэдэн шүү. Бас мэдх юм уу? Алуу яриад өгдөө хүүхдүүдэд мэдхгүй байж магадгүй. Алдан мэлхий гэж бол ингээ үрдэг байдаг. Ингээд юугээр үрдийн тэр алдаг мэлхийг? Шагаагаар. Биеийн 36 ширхэгтэй хуруунууд нь 5 байдаг. Хүдүүн бол 6, толгой нь бол 3. Тэгээд нүдэн намайг бодвол намайг их мэддэг. Нүдэн 1, харин чихэн 1. Чи дахиад үзүүлдэ нүдэн 1 гэхээр яа гинэ. Чи. Тэгээд үзээ. Тэгэж За. Харамсалтай нь штэ. Энэ нэвтрүүлгийн цаг дуусах гэдэг юм заа юу. Гэхдээ гурлаа цаашаа өргөжлүүлээд алаг мэлхийгээ хавар цагаа яри заа юу. Одоо бол гурлаа яах вэ? Нэвтрүүлгээ дуусах болсон байна. Тэгээд би нэг юм бэлдээхий. За ёо. Тэгээд дараа нь чи нэвтрүүлэг дуусахаа бас бэлдэж байгаарай. Юу гэж хэлдэг вүлээ? Найзынхаа нэрийг заа ёо. За. Санчир. Миний гарт юу байгаа гэж бодож байна та хоёр? Бэлэг. Чи яаж мэдчихээн? Баригдсан уу би? Хиний бэлэг вүлээ? Санчирын. Бидний яг үнэ. Би аваа явчих уу биднийх юм чинь. За, Мидүү чинь ямар ном уншсан бэлээ? Би Чингис хаан комик уншсан. Тэгэхээр чи үнэхээр унших дуртай гэдгийг мэдээд манай нэвтрүүлгийн хамт олон чамд байна шүү дээ, тэ. Ерөөсө завл гаруул уншиж байгаараа гэд энэ их олон номыг бэлгэлсэн шүү. За ёо. За, дүүдээ маш их баярлалаа энэ нэвтрүүлэгт оролцсон. Санчирдаа баярлалаа. Энэ гоё уутанд эргүүлээ хийчих үү? Тэгэхгүй бол үл мэдэх аваа явчих магадгүй шүү. Ном харуул тэгээд ерөөсө бас ухаан санаа сонирн болоод бушуухан шиг авч явах гэдэг байхгүй юу? Мамнийхөө. За ингээд улам ихийг мэддэг болоороо заа юу. Хүндэлтэй ном чинь угаасаа мэдлэг байхгүй хүнд байхаас өөр аргагүй. Мэдэх ерөөлөө хэл найз та. Эрүүл сага
сайхан аль жаргалтай гэр бүлтэйгээ сайхан амьдраарай. Өө ястай гоё ерөөл. За одоо Санчир бүх үзэгчдтэй нэг ерөөл хэлээд тэгтээ. Юу гэж хэлмээр? За та нарт сайхан амьдраад алт мөнгө их цуглуулаарай гэж хүсэж байна. Өө ястай хамгийн гоё ерөөлөд байна. Тэр ерөөл бат сайхан орших болтугай гэд гуруулаа нэвтрүүлгээ өндөрлөе. Хин гэдэг зарчим байдаг. Санчир. Аа 6 настай. За ингээд дараачийн нэвтрүүлэг хүртэхээр яадаг вэ Санчаа чи мэдж байгаа тий? Дараачийн нэвтрүүлэг хүртэл одоо харин ингийн шүү. Ийшээ. Баяртай гэрэ гараа. Баяртай.